нэмэгдүүлж 2015 оны эцэст бүрэн чөлөөлнө гэдгээ мэдэгдээд байгаа. Улсын төсвөөс 60 орчим тэрбум төгрөгийн татаас авч алдаглаа нөхөж ирсэн одоогийн тогтолцоог халах арга нь энэ юм. Энэ үүднээс орон нутгийн дулаан эрчим хүчний үнд 2 дугаар сарын 1-ээс эхлэн өөрчлөлт орж эхлэх юм байна. Эрчим хүчний зохицуулах орноос эрчим хүчний байгууллагын өр тооцоо авалгыг багасгах үйл ажиллагааг хэвэн явуулах хүрээнд эрчим хүчний үнэнд өөрчлөлт оруулж байна. Цахилгааны үнийн өөрчлөлт 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн одоо дулааны үнийг 15% нэмлээ. Орон сууцны айл өрхөд сууцны талбай хэмжээнээс хамаарч 40 м2 талбайтай айлаас 1 м2-ыг нь 3,000 төгрөг, 41-ээс 80 м2 бол 5,000 төгрөг, 81-ээс дээш м2 бол 10,000 төгрөгөөр суур өн тооцохоор усныг Эрдэнэт дархан тэргүүтэй хотуудад 2 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэхээр болоод байна. Улаанбаатар хотод дулааны суур үнийг бий болгосноор алдагдлыг 30% бууруулжээ. Хэрэглээний өсөлт бол өндөр байгаа. Жил дунджаар бараг 8-9% өсөлттэй байгаа энэ үед их усүр нийлүүлэлтийг одоо хангах шинэ их усүрүүдийг яаралтай барьж байгаа болох ажил энэ чиглэлээр их сайн ажлуудыг одоо төрөгдөх яаравчлах ажлыг зохион байгуулах асуудал байгаа. Эрчим хүч дулааны хэрэглээ жилээс жилд өснө нэмэгдэж байгаа. Харин их усүрийн дутагдaltaй гол нь нүүрсний эрчим хүчээр захилгаан дулааны хангалттай холбогдуулан ард иргэдийг үнэн бодиттой үнийн тарифтай болгох цаг нэрчгээд байна. Гадна дотны хөрөнгө оруулагчид үнийг төр тогтоодог одоогийн нөхцөлд орж ирэхгүй нь тодорхой юм аа. Эрчим хүчний салбарын том захилгаан станцууд түгээх сүлжээний одоо компаниудад бол бид нар бас болж өгвөл одоо олон нийтэд нээлттэй олон нийтийн одоо паблик гэдэг шүү дээ тийм ээ. Энэ бирж дээр хувьцаа нээлттэй арилжаалагддаг. За тэгээд энэ үйл ажиллагаа нь бас ил тод хувьцаа эзэмшигчд олон нийтэд ил тод тийм ээ байдаг. Компани төвөз захирал нь одоо компани тухай хуулийн засаглалын зарчмуудыг тууштай мөрдөж ажилладаг болохын төлөө энэ олон тодорхой заалтуудыг бид нар энэ хөтөлбөрт оруулж байгаа. 2015 он гарснаас хойш дулааны үн 13, захилгааны үн 9.8% нэмэгдээд байна. Дулаан эрчим хүчний үн тарифт өөрчлөлт оруулахдаа дулааныг халаалтын болон халаалтын бус улирал гэж хоёр ангилжээ. Халаалтын бус улиралд нэг хүнээс 1218 төгрөг, халаалтын улиралд 1478 төгрөгийг авах юм аа. 2015 оны эцэг гэхэд эрчим хүч дулааны үнийг бүрэн чөлөөлөх юм аа.